За би энэ хэлцээрийг бол зарчмын хувьд дэмжиж байгаа. За манай Монгол улс экспортын хувьд бараг 93% нэг улсаас хамааралтай. За цаашлаад бүр нэг бүтээгдэхүүнээс хамааралтай. Тэгээ энэ одоо хэлцээр хийгдснээр бидний хувьд бол одоо эдийн засгаа төрөлжүүлэх шин төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгээ олон улсад гаргах экспортлохын боломж нэгдэж байгаа гэж харж байгаа. За эндээс ингээ харахад 367 төрлийн бүтээгдэхүүнийг бид нэр экспортлох юм байна гэж харагдаж байгаа. За бүр цаашлаад одоо мах, арьс шир, ноос ноолор гэх мэтлэн бүтээгдэхүүн дээр бол 10-аас 15% буурч байна. За дахиад дээрээс томоохон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг бид нар хямдралтай үнээр авах юм байна. За дээрээс нь логистик стандартын хаалтууд болон энэ хүндрэлтэй нөхцөлтүүд бол буурах юм, багасах юм гэдэг юм зүйлүүд харагдаж байгаа. Гэхдээ эдгээр зүйлүүд бол бүгдээрээ боломж. Бид нэр энэ боломжийг ашиглаж чадахгүй бол энэ зүгээр л алдагдсан боломж болоод өнгөрнө. За олон улсын түвшинд бол орчин цагийн дипломат харилцаа бол дан ганц одоо хоёр улсын хоорондох одоо уулзалт зогсохгүй цаашлаад эдийн засгийн харилцаа болсон. Одоо олон улсад бол шинэ цагийн дипломат харилцааг эдийн засгийн өгөөжөөр дүгнэдэг болсон. Тэгэхээр эдгээр боломжуудыг одоо үнэхээр бодит ажил хэрэг болгоход бол би Монгол улсын гадаад харилцааны яам цаашлаад тухайн улс орнуудад байгаа элчин сайдын яамдуудыг маш чухал үүрэгтэй гэж үзэж байгаа. За дэлхийн улс орнууд бол өөрийнхөө элчин сайдын яамдуудыг эдийн засгийн томоохон бааз хүч суурь болгож олон улсад экспортоо нэмэгдүүлэх, худалдаагаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах энэ чиглэл дээр ашигладаг. Энэ чиглэлээр одоо илүү KPI үнэлгээ өгч одоо тухайн албан агчдыг дүгнэдэг байгаа. За бас сая энэ одоо нэг үндсэн чиглэл буюу 2025-2030 оны үндсэн чиглэлээр бас манай ажлын хэсгээс энэ гадаад харилцааны яам дээр бас энэ чиглэлээр дүгнэдэг болохоор оруулж ирсэн байгаа гэж харж байгаа. Тэгэхээр одоо миний асуух гэдэг гол зүйл юу вэ гэхээр манад гадаад харилцааны яамныхын энэ 367 бүтээгдэхүүнүүдээс энэ 5 оронд тэнд байгаа элчин сайдын яамдуудаараа дамжуулан энэ одоо бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжиж яаж энэ бүтээгдэхүүнээ тухайн улсуудад таниулах гэж байгаа юм бэ? Аль бүтээгдэхүүнүүдээр илүү тэр улсад орох гэж байгаа юм бэ? Яаж энэ харилцаануудыг нэмэгдүүлж, худалдааг нэмэгдүүлэх гэж байгаа ийм төлөвлөгөө гаргасан уу? За хөдөө аж ахуйн яам болон юу гэдэг эдийн засгийн хөгжлийн яамдууд маань энд дотооддоо бүтээгдэхүүнээ бэлдээд байд юм байж харин яаж энэ худалдааг нэмэгдүүлэх тал дээр гадаад харилцаа талдаа бид нар ямар ажлуудыг хийж байгаа вэ? Ямар төлөвлөгөө гаргасан бэ? Энийг мэдмээр нь ямар бүтээгдэхүүнүүдээр энэ улсуудыг одоо penetration хийх буюу анх байрших гэж байгаа вэ? Энд гэрээ байгуулах нэг хэрэг. Энэ боломжийг бүрэн ашиглах нь гол зорилт. За энэ хүрээнд бид энэ худалдааг идэвхжүүлэлтийн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүснэ. Гадаад сурчлагын ажлыг нэлээд сайн хийн. Дипломат корпус эдийн засгийн төлөөлөгчдэрийг нэлээд идэвхжүүлнэ. Бусад одоогоор чиглэсэн зах зээлдээ зориулсан үзэсгэлэн худалдаа, экспо сурчлагын таниулах ажлуудыг худалдаа ажлуудын танхим болон дэрэгдэх олон одоо салбарын холбоотуудтайгаа хамтран зохион байгуулах энэ сурчлагын зах зээл нэвтрэх энэ томоохон маркетингийн ажлыг бид өргөнүүлэх шаардлага үүснэ. За энэ төвшөнд л ажиллана. Тэгэхээр энэ дээр бид нар гадаад харилцааны яам энэ бодлогын хүрээнд бүрэн дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Гол ачааллыг бол манай хөдөө аж ахуй яам хариуцсан. Хөдөө аж ахуй яам яагаад гэвэл энэ гарч байгаа бүтээгдэхүүний 95%, 97% үндсэндээ хөдөө аж ахуйн гаралтай аж үйлдвэрлэлийн түүхийд бүтээгдэхүүнүүд байгаа. За тэн дээр тодорхой хэмжээний бол үзэсгэлэн худалдаа, экспо, сурчлагын бас зардлууд төсөвдөр нь сууж явдаг. Тэгэхээр энэ зохион байгуулалт арга хэмжээнд дээр л хөдөө аж ахуйн яам нэлээ идэвхтэй оролцох байхаа гэж бодож байна. За засгийн газрын тухай хуулиараа Монгол улсыг гадаадд төлөвлөх газар бол гадаад харилцааны яам. Миний гол тодорхойлж хэлээд байгаа зүйл бол бид нар гадаад харилцааны яам маань одоо гэрээ хэлцээр хийгдээд зогсдог биш, цаашлаад яаж эдийн засгийн өгөөжийг ерөөсөө үр дүн бол юугаар тодорхойлогдох вэ гэхээр Монгол улсынхаа иргэдэд ямар эдийн засгийн өгөөжийг энэ олон улсын хэлцээрээр дамжуулж бий болгож оруулж ирсэн бэ гэдэг л дүгнэлт шүү дээ. Тэгэхээр ууг нь энэ дээр одоо цаашдаа элчин сайдын яамдуудын ажлын үр дүн дээр оруулж ирж байгаа экспортын нийт хэмжээ, за дээрэс нь хөрөнгө оруулалт, татсан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ гэх мэтчлэн ийм бодиттой
үр дүнгээр дүгндэг байх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн яам бол бүтээгдэхүүнээ бэлэн болгож болно. Олон улсын зах зээлд гаргаж, таниулж, борлуулна гэдэг чинь бэлэн болсон бүтээгдэхүүнийг хүмүүс шууд аавна гэсэн зүйл биш шүү дээ. Тухайн улс орныхоо одоо байгууллагуудтай хамтарч ажиллана. Тухайн улс оронд өөрийн улс орноо зөвөр таниулна. Цаашлаа тухайн бүтээгдэхүүнүүдэд зөв сонгож, тухайн бүтээгдэхүүнээ зөв борлуулах асуудлууд гэсэн үг байхгүй. Тэгэхээр экспортыг нэмэгдүүлнэ гэдэг бол тусдаа